Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн сэдв бол бас их сонирхолтой сэдв байгаа. Энэ маань Германы философч Макс Веберийн Улс төр мэргэжил болох нь гэдэг номын хүрээнд хоёр зочинтойгоо ярилцах болно. За ингээд манай өнөөдрийн подкастын зочноор академич гончигдорж байгаа Удирдлага академийн бодлого улс төр судлалын төгсмийн багш доктор дэд профессор Цэрэн Чимэг багш маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээ энэ удаагийн подкаст маань номон дээр тулгуурлаж та бүхэн магадгүй зарим нь уншсан байх, эсвэл сонсч исэн байх улс төр мэргэжил болох нь гэдэг энэ номын хүрээнд ярилцсан. За мэдээж 105 жилийн өмнө хэвлэгдсэн энэ ном маань үн цэнээ одоо ч алдаагүй байгаа талаар бид хэд ярилцаад өнөөгийнхөө Монголын бас нөхцөл байдалтай уялдуулан ярихыг хичээх болно. За ингээд нэвтрүүлгийнхаа эхэнд уг номыг орчуулсан Цэрэн Чимэг багшаас энэ номны онцлог нь яг юу вэ? Энэ 1920 онд хэвлэгдсэн ном байгаа. За гэхдээ та одоо орчуулах явцдаа энэ номны онцлог нь бусдтайгаа харьцуулахад юу байв гэж харав? Тэр талаар ярихгүй юу? За 105 жилийн өмнө тавьсан илтгэлэхэд өнөөдөр үнц агуулга алдаагүй байгаагийн онцлогийг яг хоёр асуудлаар харж болох юм. Нэгдүгээр улс төр бол үндсэндээ мэргэжил юм байна. Энийг бол сайн дур гэхээсээ илүү тодорхой үндсэн агуулгыг ойлгосон улсад зүтгэх хэрэгэлцэлтэй чин сэтгэлээс энэ улсынхаа төлөө зүтгэл гаргадаг энэ хүмүүс ингэж эрхлэх. Гэхдээ энд байгаа асуудлыг тухайн үеийн өөрийнхөө улсын онцлог тохируулаад Европ болон Америкийн түүхэн их сурвалжуудыг дүгнэлт хийх хэлбэрээр бичгтэй. Ямар хүнийг бид нэр зөв улс төрч гэж үзэх тухай өөрөө хэлсэн. Тэгээ хэлцүүлгийн талбарт тавьсан улс төр судлалын тал дээр ч гэсэн социологи судлал дээр ч гэсэн ер нь нэлээд олон талаас нь хэлцэх боломжийг эрдэмжлэгээний салбарт оруулж өгснөөр энэ ном өөрөө онцлог гэж би удаан бол бодож байна. Тэр энэ номон дээр улс төрч хүнд байх, зайлшгүй байх нэг шин чанаруудыг бас томьёолон гаргасан байдаг. Тэгэхээр 105 жилийн өмнө томьёолсон энэ байх ёстой шин чанарууд маань өнөө ч гэсэн үн цэнээ алдаагүй шиг харагдаад байгаа. Энэ улс төр хүнд байх шинж чанарууд дээр таны санал бодол ямар байна? Макс Веберийн энэ зохиолтой таны санал нийлж байна уу? Энэ социологч, философч Макс Веберийн 1919 онд залуучууд үндэслэн лекцээр хийгдсэн энэ номыг өрх хэмжээнд уншиж сонирхсон. Тэгээд улс төр бол мэргэжил гэж тодорхойлсон энэ бол улс төрч хүн ямар хүн байх ёстой юм бэ гэж. Тийм. Энд ямар нэг диплом боловсруулалтын тухай огт яриаг. Улс төрч хүн яаж түрүүн хэлдгээр зөв хүн байх вэ гэж. Өөрөлдөх юм бол энд ёс суртахууны талын асуудлыг тэгээд улс төрч хүн яаж жинхэнэ зөв улс төрч байх вэ гэдэг. Тэгээд тэр номноос нь заримыг шилж байгаа. Ер нь бол улс төрч үндсэн мэргэжлийн улс төрчид ямар байсан юм бэ гэдэг тэр үеийг асуудлаа. Улс төрийг мэргэжил болгодог хоёр аргасан байна гэсэн. Нэг нь бол улс төрийн төлөө амьдралаа зориулахын төлөө, нөгөө нь улс төрийн ачаар амьдралаа залгуулах явдал гэж үзсэн. Ийм хоёр байна гэх. Тэгээд энэ хоёроос гаргаж ирээд жинхэнэ бол улс төрийн мэргэжил болгохдоо бол улс төрийн төлөө амьдралаа зориулах гэдэг тэр шин чанар бол жинхэнэ улс төрийн мэргэжил юм аа гэж тийм. Тэгээд улс төрийн мэргэжил болгохдоо улс төрөөс горлогын их өсвөр хайж түүн тэмүүлж байгаа нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь ийм санаа зорилгоор зөвхөн улс төрийн төлөө амьдрдаг юм байдгийм аа гэдэг. Тэгээд улс төрийн юу бол мэдээж хэрэг энэ төр их товчхон тодорхойлсон ер нь улс төрийн үйл ажиллагаа гэж юу юм бэ гэхээр тэрийг удирдах төрийн нөлөөлөх ийм үйл ажиллагаа бол улс төрийн үйл ажиллагаа гэж ингэж ойлгоод
Тэгээд улс төрийг мэрэгжлүүлэхдээ бол ёс зүйн хэв хэмжээнд чиглэсэн хариуцлагын ухамсартай байхыг л зорих ёстой юм а гэсэн ийм л одоо гол аксиомо тодорхойлсон. Тэгээд энэ олон янзын хэлбэр төрхүүд байдаг. Тэр нэг бол их задал шинжлэх ухааны социолог хүн судлаач хүний хувьд бол тэр үеийн олон улс орнуудын одоо Германы, Францын, Английн, тэгээд Америкийн гэдэг энийг тэгээд бүр түүхийн үнцгэрэлд ороод лорон дахин эмтгэх хятад тэр Монгол хэлбэл судалж тэр байсан ийм хүн байна лээ. Тэгээд ер нь бол ёс зүйн зэрэг ухамсарын ёс зүй, хариуцлагын ёс зүй гэсэн ийм хоёр зүйлийг бол салгаж тодорхойлсон. Тэгээд ухамсарын ёс зүй гэхдээ зэрэг бол бидний мэднэ ер нь бол ёс суртахуунтай байх ёс зүй гэдгээс ургалтайгаар гарч ирсэн гэж ингээд тодорхойлоод энэ бол процессын үйл явцад гарах улс төрчмөний үйл явцад процессын явцад гарах үйлдэл дээр энэ ухамсарын ёс зүй бол их үйлчлэх юм. Харин одоо үйлдэлийн үр дүнгийн ухамсар бол хариуцлагын ухамсар байх юм а гэж ингэж хоёр ялгаад тэгэл энийг ялгаж салгаж хийсэн байд. Тэгээд зүгээр одоо өөрийнхөө энэ дээр амьдралын жишээн дээр яхад бол ухамсарын ёс зүй гэдэг бол нэлийн шингэмэл тийм улс төрийн үйл ажиллагаанд оролцдог байсан болов уу гэж бодд юм л да. Жишээлх юм бол 90 оны арслан хувьсгалын тухай өнөөдөр зарим шүүмжлэгч нар бол энэ арслан хувьсгалыг дутуу хийснээс болж ийм байдалд өнөөдөр хүрээд байна гэж хэлдэг байхгүй юу? Дутуу хийлээ гэдгийг юу гэж хэлдэг вөхтөр зэрэг тэр үед бол коммунист намайг шууд одоо Европын шиг тараах хэрэгтэй байсан. Тэр коммунистуудыг бол бүрэн зайлуулах хэрэгтэй байсан. Тэгээ өгөөс өнөөдөр одоо түүний өр хөврөл үзэл санааны өр хөврөлийн шинжтэйгээр бий болж байгаа нь бол өнөөдрийн одоо арчлалын хуралтын зэвэрлэлтийн гол шинжтэр болж байна гэж ингэж шүүмжилдэг байхгүй юу? Тэр зэрэг гэтэл хэрэг тийм байдлаар хийе гэвэл энэ одоо бидний хүчирхийлэлгүй байх гэдэг тэр ухамсарын ёс зүйтэй бол маш томор зөрчилдөж байсан. Тийм ч зорилгодоо хүрээ, тийм ч зөвшлийн замаар бол энэ одоо арслан хувьсгалын зорилгод нь хүргээ гэсэн байж ах жишээ тийм л да. Тэг ийм юм. Бас нэг инээтэй гэж болох жишээ бол миний нэг улс төрийн анд бол та тэгэх юм бол одоо дарамсалаагаар юу яасан гэж. Нэг улсын хурлын дараахан тодорхой асуудлыг шийдвэрлэх тэр арга зам дээр ярьж байгаа юм л да. Тэгэхээр тэрнийг шийдий гэдэг процесс дотор бол миний ухамсарын ёс зүй тохирохгүй үйлдэлийг дамжиж тэр нь хийгдэх ёстой. Ийм байдлаас үчисгүй болохгүй гэж. Тэгэхэд тэгвэл дарамслаараа. Тэгэхээр миний тэр улс төрийн хамтрагч бол энэ хүн ухамсарын ёс зүйгээр энэ үйлдэлийн хариуцлагын ёс зүйгээ бол одоо мэдэхгүй байна гэж намайг шүүмжилж хэлж ирсэн байна гэж одоо Веберийн энэ үзсэн дагаар тэр нэг орчуулж бодож байгаа шээ тийм л дээ. Ухамсарын ёс зүй хариуцлагын ёс зүй эсрэгцэл биш юм аа. Өөрөөр би нэг үүсгэсэн зүйл биш. Шухамхүү энэ хоёрыг хослуулж чадсан бол тэр бол одоо хамгийн сайн улс төрч буюу энэ бол улс төрийн одоо мэрэгжлийг эзэмшсэн шинж чанарын үгээр тодорхойлох юм а гэж энэ номонд бол дурдсан байгаа юм тий. Сая ярьлаа л да энэ номон дээр улс төрийг амжиргаагаа дэмжих хэрэгсэл болгож болохгүй шүү гэж хатуу анхааруулсан байдаг тий. Тэгэхээр энэ талаар та өөрөө юу гэж боддог вэ? Яг гоо энэ асуудал 100 жилийн өмнө одоо тухайн нийгэмд хуцаар тавигдчихсэн ийм асуудал байгаа юм л да. Тэгэхээр энэ хүний одоо цаад одоо энэ асуудлыг яагаад ийм байж болохгүй гэдэг өнцгөөс харж байгаа нь тухайн хүнийх нь өөрийнх нь нэгдүгээр шашин ихтгэл үнэмшилтэй холбоотой. Энэ хүн хэрэг одоо юу гэдэг юм амжиргаагаа залгуулах гад улс төрийг хийгээд эхлэх юм бол энд тодорхой хэмжээний хохирогч этгээд нь тухайн улс нь иргэн нь биш нөгөө улс гэж оршин тогтноод байгаа. Тэгэхээр улсыг одоо бүрэлдүүлэгч манай толгойч багшийн хэлснээр нөгөө дөрвөн хүчин зүйл буюу нөгөө газар нутаг, хүн ам, төрийн байгууллал тэгээд одоо бүрэн эрхт байдал нь энд нөгөө сулдах.
Тэгэхээр улс төрийг нөгөө амжиргааны хэрэгсэл болно гэдэг маань улс төр өөрөө арилж яаны нэг хэсэг болчихж байгаа юм л да. Тэгэхээр энэ болохгүй, яагаад болохгүй гэдэг нь ёс суртахуун та бас холбож ирээд ингэж тайлбарлаад хэлж байгаа. Тэгэхээр мөн чанарыг л энэ хүн бол айгүй чухалчилсан байна гэж би бол өвдөө ойлгосон. Энэ дээр бас нэг сонирхолтой зүйл Америкийн сонгуулийн кейс дээр бас дурдгдсан байсан. Тэр тал дээр та юу гэж үзэж байна? Энэ хүний одоо харсан үндэс бол ер нь Европын хөгжлийн 200 жилийн түүхийг л одоо нэгтгэн дүгнсэн л байгаа юм л да. Европт бол одоо нөгөө бюрократ тогтолцоогоор төрийг одоо бэхжүүлэх талаас нь анхаарч байгаа. Нөгөө талд нь бол спойл тогтолцоогоор төрийг бэхжүүлнэ гэдэг. Тэгээ ерөнхийлөгчийн одоо сонгуульд бол энэ бол нөгөө Америк улс журам том учраас хандвар одоо сонгуулаа санхүүжүүлдэг. Тэгэхээр тэнд нөгөө хандивлагч этгээд нэгсэндээ улс төрийн хин ялагч болон түүгээр дамжиж алдан тушаал очдог юм кейсүүд гарч ирсэн. Үүнийг л одоо нөхөр бол буруу юм а гэж шүүмжлээд байгаа юм л да. Тэгээд 300 мянган албан хаагчийг ерөнхийдөө шинтэй мэлдэг. Албан тушаал болгон бол тодорхой одоо мөнгөөр үнэлэгддэг гээд. Тэгээд тэр авилгал гэдэг зүйлийг дурдаад Вебер номонд хэлсэн байгаа. Авилгалыг зөвхөн том эдийн засаг дааж чадна л гэж. Жижиг эдийн засагт бол авилгал устгана л гэсэн тийм л үг хэлсэн. Авилга нь улсыг устгахна шүү дээ. 100 жилийн дараа манай улсад ч гэсэн бас ажиглагдаад байгаа юм уу л гэж анзаарсан л та тийм. Энэ хүний харсан үнцэг өнөөдөр хүртэл хүчинтэй байгаагийн цаад шалтгаан нь ер нь улсыг удирдах үнцэг дээр бол олон янзын олон ургалж үзэл байх шиг байна. Энийн зөв тэр нь буруу гэхээс илүү тухайн улсын онцлогтон тохирсон байдлаар мэрэгжлийн түвшинд улс төр хийх тухай асуудлыг л энэ хүн мэдээд байгаа. Түүнээс одоо нөгөө сайн дурын одоо улс төрч асуудал ерөөсөө ярихгүй байна. Мэргэжлийн түвшинд улс төр хийн гэхээр одоо юуг ойлгож байна? Чи одоо биднийг сонсож байгаа хүмүүст энгийн үгээр тайлбарлаа. Яг зүгээр нөгөө том утгаар нь одоо их хурлын гишүүдийн авч үзэхээс илүү энгийн утгаар нь ахуй төр хэдүүлэн болох гэж оролдъё л да. Тухайлбал одоо гэр бүл одоо хоёр хүн улс төрчөд эхлэх юм бол ойлголцол зөөнө. Тэгэхээр тэнд бол нөгөө нэгдмэл нэг тийм үзэл санаа бий болохгүй. Тэгэхээр хохирогч нь хэм бэ гэхээр өөрөө хөвгдөд нь болчихно. Тэр утгатайгаар энэ хүн бол ер нь мэргэжлийн түвшинд улс төр хийн гэдэг маань тухайн агуулга нь тухайн одоо нийгэмд нийцсэн байдлаар асуудлыг нөгөө зайнаас авч үзэх. Нөгөө асуудлыг сэтгэл хөдлөлөөр биш ухамсарын түвшинд авч үзэх тухай асуудлыг хөндөж байгаа. Ингэхгүй бол нөгөө тухайн хүн алдаа хийх боломжтой. Тэгэхээр хүн бол төгс биш гэдэг нөгөө өнцгөөс харж энэ асуудалд хандаад тэгээ мэрэгжил бол өөрөө нөгөө суралцдаг. Суралцаад одоо мэрэгсэн нөхцөлд нөгөө асуудал зайнаас харж сурнаа л гэсэн тийм агуулга. Тийм улс төршөнд бол нэг 3 чухал зүйл байх хэрэгтэй гэдэг. Тэр нь одоо мэрэгжлийн тодорхойлж юм шиг сонсогдож байгаа юм баг л тийм ээ. Шин хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Хариуцлагын мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хүн алсын хараатай байх хэрэгтэй гэж. Тэгээд чин хүсэл эрмэлзэл гэдэг чинь яаж илэрхийлэгдэх ёстой юм бэ? Энэ бол бодиттой зүтгэл гэж ойлгоно. Хийсвэр сэтгэл биш. Хийсвэр сэтгэл биш. Худлаа ярих биш. Тийм ээ. Одоо бодиттой байдлаас давсан. Тэгээ ингээд нэг хийсвэр байдал руу ороод явах юм бол энэ өөр одоо за манай одоо бидний подкастыг үзэж байгаа хүмүүсийн дотор зургал гараад ирнэ л дээ энэ даа бол. Тэгээд хариуцлага гэдгийг бол маш чухалчилсан хариуцлагатай байх хэрэгтэй гэж. Хариуцлагатай байна гэдэг нь одоо багшийн хэлснээр ерөөсөө өөрийн гэсэн бие даасан чадхүйтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөлөөнд автахгүйгээр бусдаас зайварч чаддаг иймэр. Энэ улс төрийг бол толгоогоор хийдэг болохоос өөр зүйл эсвэл сэтгэлээр хийдэг юм а гэж. Ингээд энэ болгон бол цогцсон ингээд. Тэгэд ингийн тулд энэ хариуцлагын тухай асуудал юм яриад ирэхтэй зэрэг сэтгэлээ хүчтэй дарж номхруулж чаддаг хүсэл эрмэлз дүүрэн улс төрч болон хоосон сэтгэл хөдлөлтөй улс төрчийн хоорондын ялгаа зөвхөн тэдний аливаа нөлөөнд автахгүй зайгаа барьж чадах чадвартал одоо харах боломжтой юм а гэж ингэж энд тодорхойлж бичсэн бол маш таалагдж байгаа юм. Тэгээд энэ сэтгэлээ дарж номхруулдаг гэдэг энэ маш чухал зүйл юм гэж эрдэмтэн хүн дараа их мөрөн дэлгөөн гэдэг шиг. Тэгээд энд нэг зүйлийг бол баг хүн бүрийн дайсан
тэр улс төрчийн дайсан бол бардамнал юм шүү гэж хэлсэн байна. Бардамнал. Тий. Одоо тэр бардамналаа дарж байгаа шүү дээ. Өөрийгөө дүүл гэж харуулах гэдэг тэр одоо ажилтнад баг өвчин. Энэ бол дотор хүн болгон байгаад байдаг. Гэхдээ тэр нэг хин твчиж чадж байна, хин твчиж чадахгүй гэж. Тий. Тийм учраас хамгийн том нүгэл бий гэж байгаа хоёр нүгэл. Тэрний нэг нь бол нэг нь ажилдаа объектив сандах, нөгөөх нь хариуцлагагүй байх гэж. Тийм учраас нөгөө гурав дахь чанар тэр хариуцлагатай байх гэдэг агуулга бол одоо ийм чухал юм аа гэд би энэс нэшлэл хийгээд байгаа юм л да. Яг гэвэл надад одоо давтан их зүйлүүдийг тэгээд их мэдлэлтэй улс төрч гэдгийн тухай тий. Тэгээд Тэнгэрийн амьтан шиг л дахин шүдгэж хүчтэй харагдах тийм ээ. Тэгж харагдчихж болно. Гэтэл энэ хоосон төрх бол хүний ухамсар төвлөлтөд харьцуулж учир төвлөлттэй. Өнгөрс бардамлаас гарсан үр хөврөл тул дүүгээр ямар ч хэрэг тарьж болно. Хинд ямар ч хэмжэглэл учруулж байгаагаа мэдхээ болно. Ялангуяа ийм улс төрийн хийдэл цаагаараа чөтгөрийн тойрогт орсон байдаг юм а гэж. Тэгэхээр энэ бол маш сургамжтай үг. Энэ чөтгөрийн тойрогт улс төрч хүн орж болохгүй юм. Өөрийгөө хуурсан чөтгөр шүглсэн гэдэг монголчууд ярьдаг шүү дээ тийм. Энэ нэг л болохоо байж чөтгөр шүглчих гэдэг шиг энэ чөтгөрийн тойрогт орно гэдэг тийм томьёолоор хэлсэн. Тэгээд энэ дэр нэг юм тодруулж түрүүн ярьсан одоо улс төрч хүнд байхад 3 гол шинжийн нэг нь бол хоёр нь бол ер нь алсын хараатай байх, дээрээс нь чин хүсэл эрмэлзлээр улс төрт орох гэжсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө би бол жоохон байсан л та тэр үед нэг 4-р ангийн сурагч байсан. Арчилсан хувьсгал одоо гарах үед та бас арчилсан хувьсгалыг ингээд манлайсан одоо хүмүүсийн нэг байгаа тий. Тэр үед та бүхний залуучууд бол ер нь бол чин хүсэл алсын хараатай байсан юм уу гэж сая бодогдлоо л да. Тэгэхээр та тэр одоо үйл явцаас тэр одоо түүхэн үйл явцаас та бүхэн яг одоо энэ улс төрчийн саяны шин чанартай уялдуулаад тэр үеийн хувьсгал маань ямар онцлогтой байсан. Тэг ямар сургамжтай тал хүсэл эрмэлзлийг юу байсан гэдэг зэрэг ерөөсөө бид нар Монгол орно дэлхийн улс орн яаж өгсөн тэр ширүүл аваачих ийм л одоо чин хүсэл эрмэлзэлтэй байсан. Өөрөөр хэлбэл тэр үеийн одоо коммунист дэглэм, тоталитар дэглэм тэгээд хувийн өмчгүй одоо монополчсон тэр өмчийг л алга болгож ингээд хүн эрх хэрэгчлөөтэй байна. Улс орон чөлөөт эдийн засагтай байна. Ийм л байж өгчих гэдэг. Энэ л бол аваач гэсэн хүсэл эрмэлзэл байсан. Тэгээд алсын харааг нь юу зааж өгч тэр улс орнууд дэлхийн улс өгчсөн улс орнууд ийм л замаар явсан бай. Энэ бол бидний алсын хараа юм шүү л гэж ингэж л бодож тэгээд энэ дээр бид өөрсдөө хариуцлагатай байх ёстой л гэж нөгөө гурван зүйлийг ингэж л бодож тэр хариуцлагын асуудал бол тэр үед эвлэш тэр ухамсарын ухамсар одоо гүйцэтгэлийн үүргийн хариуцлага 9 зүй. Энэ болгон бол бидний хариуцлагыг барьж явах ёстой. Тэр зүйл бол энэ юм а гэсэн. Ийм л ойлголтоор хийгдэж тэгээд Монгол орн одоо тэнд Аста бол анхудаа тэр twin transition гэж хоёр шилжилт, хос шилжилтийг хийсэн. Нэг улс төрийн шилжилт, нөгөө нь эдийн засгийн шилжилтийг зэрэг хийсэн. Тэр манай хувьсгалыг бас гадныхан ярихдаа ямар ч цус гараагүй хувьсгал гэдгээр их алдартай байдаг. Тэр маань түрүүн та өөрөө бас нэг хөндөд орхисон бүхэлдэн шинжлэх биш зөвшөлтслийн үндсэн дээр ардчлалыг бий болгож цаашаа ингээд аажмаар хөгжих тэр сонголтыг л хийх том одоо үүрэг хариуцлага та бүхний өмнө тулгарсан биз дээ тий. Бүхэлдэн шинжлэх гэдэг ойлголт бол яхан өөр томьёол руу орчихно. Ерөөсөө бид нар бол энэ арчсан хувьсгалыг хийх ёстой юм. Гэхдээ энд аливаа хүчирхийлэл байх ёсгүй маа л гэдэг тэр яг бол өөрсдийн хариуцлага болгосон. Хүчирхийллөөр орж болохгүй шүү. Энэ бол бидний хариуцлага шүү. Яг л бидний тэр хумсрын ёс зүйгээс ч гарч байгаа, уламжлалт ёс зүйгээс ч гарч ирж байгаа юм. За тэгээд энийг нөгөө талаараа бол нөгөө талаараа хөлийн зөвшөөрөх байдал руу заавал оруулах тэр арга механизм бол зөвшөлт. Зөвшөлт гэдэг нь харилцсан буултын тухай асуудал биш. Ерөөсөө энэ зөвшөлт гэдгийн үр дүн бол одоо хэлдэг win-win зарчим гэж. Аль аль нь ялцсан байдаг зарчмыг зөвшөлтийн зарчим гэж ярьж байгаа. Тийм биш бол нэг нь ялцсан, нэг нь ялагдсан гэдэг харилцаанд ордог. Ялсан дандаа бардамналтай байдаг, ялагдсан дандаа хорсолтой байж идэг.
Энэ хоёрын мөргөлдөөн бол дахиад зөрчлийг үүсгэдэг. Улам гүнзгийрээ оруулдаг гэж. Ийм л учир шалтгаантайгаар бол тэр хийгдсэн байгаа. Тэгэд энд бас хэлсэн байгаа маа. Ер нь энэ улс төрчид илүү хамааралтай зүйл бол ирээдүйн өмнөх хүлээх хариуцлагын тухай ярих оронд улс төрийн хувьд явуургүй өнгөрсөн үеийн буруу зүрхийг нэгэндээ тоххыг асуудалтай зууралдаж идэг юм аа гэж. Гэхдээ яг л манайхыг хэлээдсэн юм шүү. Гэхдээ зүгээр та нар дохтой ийсэн яасан гэдгийг одоо бүтгүйдэг. Энэ бол энд бичснээр буруу үйлдэл байгаа шүү дээ. Тийм үү? Цаашаа гар. Тийм үү? Ирээдүйн өмнөх асуудалгаар. Тэгвэл өнөөдөр болчиход байгаа нарчлалын зэврэл, арчлалын омигдж байгаа энэ нөхцөл байдлуудыг бид нар тэгвэл энийг цааш нь яаж өөр зам руу орох ёстой юм бэ гэдэг тийм хүсэл эрмэлзэлтэй байх ёстой, тийм хариуцлагатай байх ёстой, тийм алсын хараагаар бол явах ёстой. Энийг би залуучууд хэлдэг. Тийм танаа дутууд л мөнгө чинь тэр үед тэхээс аргагүй бидний одоо сонголт байсан юм шүү л гэж ингэж хэлдэм л да. Бид дэлхийн төлөвлөсөн төр хүчрхийлэх байх. Non-violence гэдэг дагуу Гандигийн сургаал тэр харизматик өдөртөгчийг бол ерөөсөө хүчрхийл байхгүй гэдэг тэр агуу үнэмшилтэнд энтхийн арт түмэн итгэж тэр харизм энд эрх мэдлэг бол харизм эрх мэдлэг гэдэг. Өөрөөр тэр хүнд бүгд итгэсэн итгэл гэдэг бол тэр маш том паверыг эрх мэдлэг өгч байгаа байхгүй. Тий. Тэрнийг дагсан том хариуцлага өгч байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо Ганди бол тийг яа бит ингэх хэвээр. Хүчрхийл байж болохгүй гэтэл тэр ард түмэн яаж тэр босож мод ураахаа яснаа яаж зогсож байгаа тийм яаж бэлж байгаа. Тэгэнгүүт нөгөө талын хүчрхийл нь тэр арга байхгүй тэр Европын одоо хөгжсөн газар бол юу гэсэн үг вэ тийм үү? Энд тэгэхэд тэгж хүчрхийл хийж болохгүй гэж. Тэгмээс хүчрхийлэлгүй байх гэдэг бол өөрөө цаанаас гарах гэж байгаа хүчрхийлийг зогсоож чаддаг агуу зүйл байхгүй юу? Тийм. Иймэрхүү юм гээд хэлээ ярьчих да. Хүчрхийлэл өөрөө нэг талтай айдсыг дагуулдаг гэдэг над хүнчмэс хэлээд байгаа юм л да. Тэгэхээр улс төрийн хийхдээ айдсаар хийх үү эсвэл ихтгэлцлээр хийх үү гэдэг хоёр сонгол нөгөө одоо шийдвэр гаргачихд байдаг. Гэхдээ энэ номны бас нэг онцлог нь бол тухайн үед 19-с 20 дугаар зуунд шилжиж ийсэн Европ төвд болцсон Францын хувьсгал за Америк дөрнж байгаа одоо нөгөө арчлалын өрнөлүүд энэ бүгдийг дэнслэхдээ ер нь ирээдүйн чинь ямар байх юм бэ? Тэр та нар одоо юу чухалчилж үзэх ёстой юм бэ гэж сануулж хэлээд байгаа юм л өөрөө. Нөгөө урьдчилан сэргийлэх байдлаар. Их чухал юм шиг надад санагдав. Яа, энийг анхаарахгүй бол юм буруу зам руу юм шүү. Тий. Тэр буруу зам нь одоо юу байх вэ? Яг буруу зам гэдэг дээр энэ хүмүүс бас ингэж хэлээд байгаа юм л да. Улс төрийн ном бол одоо уламжлалт байдлаараа эрх мэдлийг өөртөө шилжүүлж авах шинэ цагийг эхэлж байна. Улс төрийн ном хэрэг төлөвшөхгүй бол бас буруу зам руу хөдөлж болно шүү гэсэн сануулга. Тэгэхээр 1919 он гэд бодохоор дөнгөж дэлхийн 1-р дайны дараах үе. За тэгээд нөгөө дэлхий бас 2 хуваатлын туйл руу очиж ирсэн. 17 оны октябрь хувьсгалын нэг гэж дараах гэдэг. Тэгэхээр энэ бас бид нарс бодох ёстой. Бидний туулсан зам ч одоо 21-с 89 гэдэг. Тэгэхээр тэр нөгөө хугарлын зэг дээр бол аль талд нь бид нар байж байгаа өнөөдөр аль талыг сонгоч юу гэдэг асуудал. Энэ хүний бисэн дотор нэг зүйл байгаа юм. Тэр багшийн хэлээд улс төрийн намд хэлж байна. Жижиг улс төрийн жижиг гэсэн нэрээр тавьж байгаа. Тэр жижиг лунд биш. Жижиг гэдгийг юу гэж хэлдэг тэр сонгол болгонд хөтөлбөр нөөцлөгдөж идэг. Энэ намууд. Тэхийн бол энэ орон зай дээр харизматик өдөрдөгч гарч ирээд тэр хүний ганцаар байх тэр одоо эрх мэдлэр бол шилжих аюул тэнд үүссэн шүү гэж тэнд аюул занал нь бол нэг тийм уурах аюултай шүү. Тэгэхээр нэг авторитар дэглэмийн тухай. Тий одоо бодлогоноор авторитар дэглэм рүү тэр холбилцохдоо хамгийн амар ганц өдөрдөгчтэй харизматик ганц өдөрдөгчтэй тэрүүндээ итгэсэн тэрүүндээ сахирагдсан нөгөө тэрнээс зайгаа барьж чадахгүй зайгаа барьж чадах ёстой шүү дээ. Улс өөрийн гэсэн орон зайтай ийм байх ёстой юм байна. Тэгээд би түрүүн энийг уншиж байхдаа энэ Вильгельм Хумбольтын нэг үгийг өөр газар сарсан юм. Хүн зөвхөн өөрийн хүч идэх чармайлтаар л амьдрах орчноо эзэмд юм аа.
Тэгээд боловсрал бол өөртөө эзэн байх чадвар өгөх хүн болтолж үйл явц юм а гэж. Энэ бол зүгээр энэтэй холбоотой юм шиг холбоогүй юм шиг. Тэгэхээр улс төрч болъё гэх юм бол зөвхөн өөрийн хүч итгэх шармаалтайраа л өөрийн улс төрчийн орон зайгаа эзэмтэх ёстой шүү. Тийм ээ? Тийм учраас эн чинь өөртөө улс төрийн хувьд эзэн болж явах ёстой шүү гэж. Олсон ч алдсан ч тэр өөрийн дотоод асуудал. Багш төрөнд энэ дээр нэг юм ярьжсэн дээ, тийм ээ? Тийм. Яг гоо итгэл үнэмшлийн тухай асуудал. Тийм, итгэл үнэмшлийн тухай. Тэгээд энэ асуудлыг бас нөгөө удирдлагын академиас сая бид нөгөө улс төрийн эрхэмж гэсэн бас нэг ойлголт гаргаж ирсэн. Эрхэмжийн тухай ойлголт. Тэгэхээр эрхэмж гэдэг маань одоо заашгүй ухамсарлагдсан. Тэгээд эрх чөлөөндөө суурилдаг итгэл үнэмшил буюу мэдлэгийг одоо үйлдэл болгох чадвар юм аа л гэж одоо ойлгоод байгаа. Тэгэхээр хүмүүс одоо бас гайхаж магадгүй. Өөрийн итгэл үнэмшил суурилгагдсан одоо тэр мэдлэгийг л одоо нийгэмд хүч болгохын тулд бид нэр улс төрийн орон зайн дээр иргэдэн л илүү одоо хэрсүү ухамсартай сонголт хийдэг л болох. Энэ л нөхцөл байдал биднэрт байна гэж би бол боддог юм. Амьдрах орчноо гэдгийг л улс төрд өөрөөхөө орчноо бол өөрөө эзэмдэх бол өөрийн хүч итгэх зүтгэлээр л гарна. Нэг хүнийг дагаж тавиад тэр юм чи өрөхгүй шүү. Өөрийн орон зай. Тэр хүний орон зайн дотор чи багтаж очиж байгаа биш болохоос биш өөртөө орон зайг бий болгож чадж байгаа юм биш шүү л гэж тийм ээ тэгсэн тий. Тэр л нөгөө түрүүний хэлсэн зай барих. Та бүхэн хэрвээ улс төрийн эрхэмж гэдэг зүйлийг сонирхож байвал манай подкастын 1-2 дугаар дугаарт Долгоржив багш тэгээд бас Наранбаатар найруулагч нар маань энэ талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярилцсан байгаа. Тэрнийг сонсож болно. Энэ номон дээр бас нэг сонирхолтой зүйл л энэ улс төрч эрх мэдэлд бялуурах нь бол тий улс төрч хүн байж болохгүй нүгэл юм аа гэж Макс Вебер хэлсэн байдаг. Тэр үүднээсээ та бас нөгөө түрүүн яригдчихсэн энэ хариуцлагын болон ухамсарын ёс зүйн дээр бас та өөрийнхөө өнцгөөс санал бодлоо илэрхийлэх үү? Магадгүй энэ номон дээр татсан сонирхолтой жишээ, кейсүүд байвал хуваалцаач. Яг гоо тэгэхээр нөгөө их хэмжээгээр ингээд олонний танил болох ч юм уу эсвэл одоо ингээд улс төрд тодорхой шийдвэр гаргалтанд нөлөөтэй болоход одоо хүний дотор нь байдаг нэг одоо юу гэдгийг алдаа гэх юм уу та хит бардах, хит ирдэх надаас өөр хүн байхгүй шүү. Эсвэл нөгөө тойрон хүрээлэгчд нь өглөө болгоно нөгөө үнд сануулад байхаа сүулдэ нөгөө тэгээ энэ вакуумчих гэж одоо яриад байгаа тий. Энэ нөхцөлд ер нь энэ олонний төлөө зүтгэж явж байгаа өөрийгөө улс төрч гэж үнэлж байгаа хүмүүс орж болохгүй юм шиг юм сануулад байгаа юм. Энэ бол хамгийн том бас эрсдэл. Тэгэхээр тэр хүүхнээс хамаарахгүйгээр бас хүрээлэн буу үнээс орчноосоо бас нөгөө хүн чинь хамааралтай хүн чинь өөрөө нийгмийн амьтан гэдэг талаас нь харуул энэ бас их чухал өнцөг. Тэгэхээр бид иргэд маань бас нөгөө хэд туушрж болохгүй. Мохор шиг бас итгэж болохгүй гэдэг бас ийм юмнуудыг л энд харах ёстой юм шиг санагддаг. Сонгогчд гээд орж ирэхэд ялж байгаа юм да. Энэ улс төрчдийг бол одоо ангилахад нөгөө төр зургийн гэсэн нэг тийм юм яаж байгаа. Юу гэхээр зэрэг энд бол Вебер өөрөө хэлж байгаа би ч хамаарна гэдэг. Яг л сонгогч бол сонгуульд оролцсон гэдэг маань бол тэр төрд нөлөөллөө сонгуулиар дамжуулж илэрхийлж байгаа маа гэж. Тийм учраас сонгогчдыг чинь бол өөрөө бас богино хугацаанд ч гэсэн улс төрч байдаг. Тийм учраас улс төрч байдаг бол улс төрчийг бидний ярьсан тэр бүх шин чанар, зан авир, тэр ёс зүй, ухамсарын ёс зүй, хариуцлагын ёс зүй бол сонгогч хүн болгонд байх ёстой. Гэх юм бол тэндээс үүсмэл дараагийн тэр төлөөлөх эрхийг нийтэлж байгаа хүнд бол тэр ухамсарын тэр одоо хариуцлагын ёс зүй тэр бүх юм бол шингэсэн байх хэрэгтэй. Яг тийм шингэсэн хүнийг л бид сонгож ээж нөгөө сонгогч миний одоо хүсэл мөрөөдөж байгаа юм бол биелэх ёстой байна гэдэг тийм л зүйлийг л энд Веберийн гараад ах шиг байна. Тий. Тэгээд энэ сая бас академич хэлсэн санаа дээр чимэд багшийн бас нэг сонгуулийн тухай ойлголтын дээр сонгуул гэдэг үгийн үндсийн өвөд үзэх юм бол одоо сонгож олох буюу олон юм дотор сайныг одоо шилэх. Тэгэхээр энд нөгөө шин чанарын мөн чанарын асуудлыг хөндөд байгаа юм шиг надад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө хэрв бид нар одоо юу гэдгийг
мөн чанарыг нухаж ойлгохгүй бол нөгөө шин чанараар нь харах юм бол нөгөө харагдах Гатнах байдлаар нь тийм. нөгөө тухайн өөрийгөө нөгөө улс төрийн оронд хэрхэн одоо маркетинг хийж байгаагаар хүлээгээд авчвал бид нар шин чанарыг харчна. А нөгөө мөн чанарын 4 жилийн дараа танихаараа бид нар хохирчод байгаа нэг юм асуудал. Тий. Тэр энэ өдөр хэлсэн байгаа ерөнхийдөө ингээд одоо уран илтгэгчдийг дуурайж ингэж илтгээд тэргээр одоо өмсүүдийн сэтгэл санааг эзэмдээд ингээд явах гэдэг энэ зүйл хажуугаас нарах юм бол жүжиг тоглож байгаа юм шиг харагддаг юм а гэж. Энэ дотор тийм мөн чанарыг ойлгосон хүн бол тий. Мөн чанарыг ойлгодог хүн бол жүжиг үзэж байгаа юм шиг харагдана гэж. Тий. Гэтэл зүгээр энэ бол одоо бид нэр тарих угаах гэж хэлдэг шүү дээ. Тий. Тийм байдлаар сонгогчд руу ханддаг. Тэгэхээр зөв сонгогч хүн бол энэ хүний багшийн хэлдэг тэр цаад мөн чанар руу өнгөл. Тэгвэл мөн чанар руу өнгөөлгөх ёстой тэр хаалга нь хаана байх ёстой гэдэг сонгуулийн хууль дүрм журам дотор суусан байх ёстой. За сонгогчдод энэ хүний жинхэнэ мөн чанар руу орё гэх юм бол гэж. Тэр нь бол тэнд л байгаа юм л байгаа гэж. Тэр талаасаа та өөрийнхөө санал бодлыг нөгөө манай улсын хувьд ер нь юу ажиглагдав? Одоо магадгүй саяны таны ярьснаар сонгуулийн тэр хуульд ч юм уу процесст энэ мөн чанарыг нь олж чадах талаас нь ямар одоо өөрчлөлтүүдийг ч юм уу эсвэл сайжруулалтуудыг хийх боломж харагддаг. За одоо ингээд түрүүний ишлэг өөрөөр орчих гээд өнгөрсөн бус нэг л шүмжлээд байх бол зөвгүй одоо идэ цаашаа яах вэ гэж гэдэг асуудал. Цаашаа яах ёстой вэ гэдэг дээр бодох юм бол сонгуулийн хууль бол хүний сонгох чөлөөтэй ирэхээ бүрэн эзэмшиж чадчих. Сонгогч болгон энэ сонгох эрхийн адил тэгш байдлаа хангуулсан байх. Тэгээд саяны үзэгдлээс мөн чанар руу орж болох тэр боломж сонгогч болгонд тавигдсан байхаар сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн таниулга зөвхөн тэгж зохион байгуулах хэрэгтэй. Энэ л тэмүүлэл юм л да. Орхон бол одоо сонгуулийн морь хөтөлбөрөд аудит хийж байна. Энэ аудит хэрэг бодиттой биелэх гэдгийг хийж байна. Гэхдээ нэвтрүүлж болохгүй. Хэтрүүлж болохгүй. Яг бол улс төрийн нам болгон бол өөрийн үзэл бодолтой үзэл санаатай юм. Нэг сони юм яхад социал-демократ нам дээш хүүд бүртгүүлэх гээд 90 оны 4 сард дээш хүүд материал өгсөн чи бидний өгсөн материал улаан яриан болцсон байж байгаа юм. Яг тэр зэрэг тэр үеийн шинэ маягийн улс төрийн намын үзэл бодлыг тэр хүн нөгөө хувьсгалт намын коммунист намын байх ёстой шин чанаруудаар шүүгээд улаан болтол тэмдэглэсэн байгаа байхгүй тий. Тийм ч энэ цаашаа яг энийг бодож тэр мөн чанар руу яаж нэвтрэх вэ гэж сонгогч хүн өөрөө нэрэн бий чинь ямар хариуц ёс зүйн хариуцлагыг өөртөө хүлээж байгаа юм лээ. Би өөртөө эзэн байх. Тийм тэр чанарыг би яаж эзэмшв? Тэр сонгуулийн боловсрол гэдэг л ойлголт руу ороод ирсэн. Тийм учраас сонгогчдын боловсролын тухай асуудлыг ярих хэрэгтэй. Зүгээр одоо хийж байгаа байх гэж найдаж байна. Юу гэхээр зэрэг аливаа төлөөлөлт бол хууль тогтоох үйл ажиллагаанд сонгогчтой бол байнга харилцаатай байх хэрэгтэй. Тэрнээс зүгээр нэг амжиргааны асуудал юм биш. Амжиргааны асуудал өөр хүлээсэн албан тушаалтууд байгаа. Асуудал нь юу гэхээр зэрэг сонгогчдод өөрөө байнгын мэдээлэлээр хангаж буцаж тэднээс байнгын мэдээлэл авдаг. Энэ зангилаан дээр тэр төлөөлөх эрхийг бас төлөөлөх үүрэгтэй намд авсан. Би дандаа ярьдаг нь төлөөлөх үүрэгтэй шүү учраас төлөөлөх эрхийг олж авсан. Тэгээс төлөөлөх эрхтэй гэдгээр хоёрдугаар үүрэг тавьж болохгүй. Та энэ дээр бол маш олон ярих хахал дөр. Үүргээс улс төрчд бол үүргээс залхамжлагдсан эрхтийн долгодог болохоос биш. Эрхээс үүссэн үүргийн тухай асуудал бол тэнд ерөөсөө байхгүй. Тэгвэл эрхээс үүссэн үүрэг гэвэл эрх мэдээрээ дулдийдах гэдэг тэр юм руу орно. За тэр маш хортой гэдгийг бол бичсэн байгаа. Тий. Эрх мэдээ дулдийдах гэдэг юм бол тиймээс үүргээс үүссэн эрх мэдэл шүү гэдэг энэ дээр л одоо тогтож явах хэрэгтэй юм. Тэгээ ерөнхийдөө бол олон жил улсын их хурлын ингээд сонгогдсон хүнийг бол уулна. Сонгогчд бол аль хэдийн мөн чанард нь орцсон л өмнө явж байгаа юм шүү дээ. Уг нь. Тий.
тань дээр ивэлгүй. Сая одоо бас тэр эрх мэдэлд хэд дулдуудах гэдэг дээр бас сонирхолтой жишээ кейсүүд бол бас дурдгдсан гэж иржсэн тийм. Тийм. Яг гоо ер нь энэ хүний авч байгаа кейсүүд нь бол тухайн үеийн нийгмийн үзэгдлүүд дээр байгаад байгаа юм л да. Тэгэхээр бид нар одоо нөгөө өөрсдийнхээ болж байгаа үзэгдлүүдийг 100 жилийн өмнөх юмар л дүгнэх гээд байгаа нь бас жоохон чанартай. Гэтэл энэ хүн бол тухайн үед бол улс төрийг эрх мэдэл гэж тодорхойлоод байдаг. Гэтэл одоо улс төр бол эрх мэдэл байх юм болоод одоо миний л мэдхийн сүүлийн одоо 50 жил улс төр шийдвэр гаргалт юм байна. Хамтын улс орнол тийм хамтын шийдвэр гаргалт, хамтын хариуцлага үлээх гэдэг. Энэ дээр нөгөө иргэдийн оролцоог их хариуцлага, иргэдийн дуу хоолой гэдэг энэ үзүүлэлтүүдийг тэгээ засаглалын чадамж матамжийг яриа явуулсан. Тэгэхээр бид хэрэг одоо юу гэдэг 21-р зуунд одоо улс төрийн хүрээнд энэ хүнд байх ёстой нөгөө шин чанар гэхээсээ илүү улс төрч хүнд байх ёстой мөн чанарын тухай илүү сайн ярилцах ёстой юм шиг. Тэгээ алдаанаас илүү сайн суралцах ёстой юм шиг. Тэгээ алдаагаа давтахгүй байхын тулд ирээдүг одоо нөгөө зурглан хараад тэгээд сонгогчдын боловсрол, улс төрийн боловсрол, иргэний боловсрол, иргэний нийгмийн хөгжилт ер нь илүү хөнгө оролт хийх ёстой юм байна. Та түрүү хэллээ л да боловсрол бол одоо хамгийн том өөртөө эзэн байх чадварыг төвшүүлдэг юм аа л гэж тийм. Тэгэхээр Монгол хүн өөрөө өөртөө эзэн болчвол Монгол улс өөрөө хөгжиж эхэлл юм шиг надад бол санагдаж байна. Вебрийн улс төрийн мэргэжил гэдэг энэ номыг идэвхжүүлвэл тийм үү? Тийм багш сая ярьлаа шүү дээ. Тэгээ энд бол юу бодоод байгаа хэрэг зэрэг тэр үеийн одоо Америкчлаа бэхжүүлэх гэсэн одоо тэнд явж байсан тэр үеийн нөхцөл байдал тэр үеийн адилтгах шин чанарууд бид коммунизмаас арчилсан нийгэм рүү шилжих гэж явж байгаа, шилжиж байгаа энэ улсын хувьд бол энэ ном илүү идэвхгийн юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл тэр гарч байгаа гажил чинь энэ үдний хэлснээр л яваад байна шүү дээ. Тэр ягаад гэвэл тэр хүн тэр үед ч гэсэн энийг яагаад сануулж хэлээд байна? Хамгийн сүүлд ордог 10 жилийн дараа та нартай би уулзахад гээд энэ лекцэн цунжсэн залуучуудаар хэлдэг юм л да. Тэр зэрэг тийм ч энэ бол Монголд яг education-лэд үзэхэд одоо их л ийм шүү дээ гэдэг тийм оох их рүү орхоор шинж миний сэтгэлийн хувьд л байгаа юм тий. Магадгүй одоо хөгжсөн арчилтай улсууд бол эрдэм судлаачд бол энийг тийм байсан, тэр үе тийм байсан, ийм байсан гэдэг юм уу тийм үү? Тэгэхээр энэ хүний юм бол дандаа өнгөрсөн дээр байгаа. Тий. Тэгтэл манай одоо тэр яг тохироод байна шүү дээ. Энэ хүн өөрөө энийг өшгт өнгөрсөн дээр ярьж байгаа байхгүй. Өөр л одоо 1700 хэдэн оны үеийн болоод одоо өөрийнх нь өмнөх үедх зүйлдээ социологч хүн тэр түүхч хүн философч хүн судалгаа хийгээл тэндээсээ гаргалгаа болгож гаргаж ирж байгаа байхгүй. Гаргалгаа болгож. Тийм учраас энэ бол бас нөгөө бид нар ярьдаг актуалны гэдэг шиг яг бидний идэвхжүүлэлт бол бас л их чухал. Тэгээд би нэг хамгийн сүүлд нь энэ хүн тэр залуустаа захиж хэлж байгаа хэлбэрээр хэлдэг юм. Тийм. Ер нь байгаа цэгээсээ ихтлэхий рүүгээ хараад өөрийнхөө хиймээр байгаа зүйлийн хажууд дэндүү тэнэг эсвэл хит уваагүй ертөнц байсан ч гэсэн шантралгүй итгэлтэйгэр тэглээч гэсэн гэж хэлж чадах тэр хүн л зөвхөн улс төрийг мэргэжил болгож чадна л гэж ангиж цагж байгаа юм тийм. Тэмчээс энэ нарыг улс төрийн мэргэжил гэдэг шин чанар. Улс төр мэргэжлөө гэвэл мэргэжил гэлж чадах хүн. Тэгээд би улс төрч мэргэжсэн улс төрч гэж хэлж чадах хүн бол ийм л байх хэрэгтэй. Тэгээд ер нь улс төр гэдэг бол их хэцүү юм аа. Их хэцүү зүйл. Улс төр бол хатуу хавтанг шин сэтгэлээс нүдэн баримжаа мэдрэмжээр хүчтэй бөгөөд удал хянуур өрөмдөгтэй адил юм. Нүдэн баримжаагаар. Нүдэн баримжаагаар мэдрэмжээр. Хүчтэй бөгөөд удал хянуур өрөмдөгтэй адил юм. Тэр хатуу хавтанг. Ийм юм шүү гэж. Нийцгүй тууштай. Тууштай байж. Тууштай байх. Тийм. Одоо тэр маш том ихтгэл үнэмшилтэй байх тухай.
асуудал яригдаад байгаа юм л да. Тэгээд ерөөсөө хэрв энэ хорвоо дээр боломжгүй зүйлийн хойноос ахин дахин хөөцдөг байсан бол боломжтой зүйл дээр ч хүрч чадахгүй байсан байх шүү л гэж. Тийм ч Энэ бас бол айгүй том санаалга. одоо энэ Тэгэхээр бид нар бол одоо 90 онд бол маш том алхам хийж чадсан. Одоо энэ алхмаас ухрахгүй байх нь бол ялж байхгүй нөгөө энэ улс төрийг сонирхож байгаа эсвэл улс төрийг одоо мэрэгжил болгох гэж оролдож байгаа хүмүүст бол үндсэндээ бол тэр юу гэдэг юм чиглүүлэх луужин гэх юм уу болоод байгаа. Тэгэхээр нөгөө бид нар нөгөө улс төрийг өнгөцгөн хийгээд хэд их ашигын төлөө нөгөө арилжааны сэдэлтэд явах юм бол хохирогч нь нөгөө иргэд гэхээс илүү энэ Монгол улсын тусгаарлах гэж би бол хавтаа. эргээд ирлүүгээ бол тэр энэ энэ тэр орон зайг том хүрээнд яриад байгаа шүү дээ. Газар нутаг улс орон тэр хэмжээнд яриад. Тэгээд тэнд улс төрийн намууд дөнгөж нэг манай хэлдэг юмнуудыг халаад улс төрийн намууд дөнгөж үсээд улс төрийн намууд сунгуулдаан горж хэлдэг болоод л илж байгаа үед гарч ирж байгаа хандлагуудыг цаашаа гүнзгийрүүл яах юм гэдэг дээр анализ хийсэн байхгүй. Манайхтай адил шүү дээ бас. Харьцангуй цаг хугацааны хувьд манай шинэ олон номын тогтолцоо үсэл улс төрийн намууд шинээр бүрэлдээл одоо 27 ном сонгуульд бүртгэлээ гэж юм шүү дээ тийм үү. Ингээл явах чинь энэ цаашаага тэр одоо энд бол эрх мэдэл power ноёрхол гэдэг үг нэлээ хэрэглээд байгаа гэдэг тийм үү. Гэтэл одоо эн чинь хэрэг энэ сургамж энэ юугаар явахгүй бол эргээд эрх мэдэл ноёрхол гэдэг юм руу хазаах тун ирмэг дээр байж байгаа. Математикээр ярих юм бол их тийм ямар нэг юм нугралтын цэг гэж байдаг л юм бол смутны их сайхан явчихсан гинтхэн хугалтын шиг дээр гэдэг. Өөрөөр хэлбэл энд нэмүү шаргуулж явж байвал сайхан тавтахад явжсэн энэ дээр маш том эргэлтийн шиг дээр ирдэг байхгүй тийм. Тийм ч бас ийм эргэлтийн цэгээс буцаж яаж одоо тэр төвшин байдал руу орох уу гэж чиглэх үү гэдэг тэр үзэл санаанууд бол өнөөдрийн улс төрчдийг өнөөдөр улс төрлөө орох шинэ залуучууд бай. Улс төрийг мэрэгжлэн болгох гэж байгаа. Энэ залуучууд байна шүү дээ. Тэр залуучуудын чин хүсэл тийм ээ. Нөгөө хүсэл эрэмцэл хариуцлага алсын хараа бол нэг энийг нэг харж хаад тэгээд энэний сөрөг талаас нь яаж амжих вэ? Эрэгтлүүдийн өөртөө яаж боловсрол болгож авах вэ? Тийм ээ? Боловсрол болгож авах. Энэ чинь одоо танд хинч диплом өгөхгүй. Харин сонгогчд дэмжих юм бол танд мандат өгнө. Тийм ээ? Тэгээд та улс төрөл мэрэгжил юм шүү гэдгээр та энэ ёс зүйтэй, хөмсрийн ёс зүйтэй, хариуцлагатай, эсэл дэрмэцэлтэй, налсын хараатай явах юм шүү л гэж ингэж хэлж байгаа. Мэдээлэлд нь бол одоо шин залуучууд та. Тийм. Би улс төрлөө орж байгаа гэж ярьдаг шин. Улс төрлөө орлоо гэдэг чинь бол улс төрийг би мэрэгжил болгох гэж байгаа юм аа. Улс төрийн үйл ажиллагаанд бол одоо би нэг төр оролцогч, завсрын оролцогч байсан бол би энэ тэрийг удирдах тэр төвшөнд нь орох гэж байгаа л гэж бодсон тийм юм шүү дээ. Ингэж л бодож байгаа тийм. Тэгэхээр таны хувьд одоо бас яригдаагүй хэлхийг хүссэн зүйл хэлэх үү? Яг миний хувьд бол нэг зүйл дээр л илүү ач холбогдох хэрэгтэй юм болоо. Яг улс төрийг бол хэн болгон одоо хүссэн үсээгүй нийгмийн харилцаанаас бол сонирхож эхэлж байгаа. За тэгээд нөгөө сонирхол нь бүр ингээ мэрэгжлийн төвшөнд очлоо гэхэд энэ хүн харин зөв хүн мөн үү гэдэг асуудал байгаад байгаа юм. Тэгэхээр Монгол дээр одоо зөв хүн байхад бас нөгөө муу хүн эсвэл буруу хүн гэж эсрэгцэл ойлголцол байна л да. Хэрэг буруу хүн улс төрд орвол яах вэ гэдэг асуудал. Хэрэг бид нар буруу улс төрчдийг байнга одоо нийгмийн харилцаанд дэмжиж байвал яах вэ? Нөгөө хохирол нь одоо яг юу байх вэ гэдэг асуудал бол өссөн үсээгүй наарчлаа. Үр дагавар нь юу байх вэ? Энэ л их чухал асуудал юм болов гэж бодож байна л да. Тэгэхээр өнөөдрийн бидний амьдралд явж байгаа маш олон кейсүүд төр бол шийдвэр гаргасан мөртлөө хариуцлагын ухамсарын гэдэг ёс зүйн талаас ямар ч ойлголтгүй байгаа нь хэмзэглүүлээд. Үр дагаврын хариуцлага гэж яриад байгаа шүү дээ энэ дотор. Тийм. Хариуцлагагаа бол хариуцлагатай байх хэрэгтэй гэж. Тэгээд тэр хариуцлага ухамсар гэдгийг ёс зүй гэдгийг бол үр дагаврын ёс зүй гэж. Гарсан үр дагавар дээр
өөрөө ямар өөрөө тэр ёс зүй тэ байх хэрэгтэй. Тэр гарсан үр дагавар чинь өөрөө ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэр нь одоо ёс суртахууны хувьд ч тийм үү. Ёс суртахууны ёс зүй гэж нэг нэр нэмээ энд яригадаад байхгүй. Тэр нь одоо юу гэж ойлгож байна? Суртахууны ёс зүй. Энийг нөгөө Германы үнд суурилан 38 дугаар заалтаар их хурлын гишүүдийн халдшгүй байдал дээр л тодорхойлсон байдаг юм болов. Гэхдээ энэ нь бас нэлээд тийм шашинталтай холбогддог юм. Германаар нь болохоор гивсэн гэсэн үг байгаа мөртлөө монголоор бол одоо дотоод итгэл үнэмшил. Тэгэхээр тэр дотоод итгэл үнэмшил нь одоо яг хинээр яаж хэмжигдээд дүгнэгддэг юм бэ гэхээр өөрөө өөртөө л одоо үнэлэгдэх юм асуудал болчиход байгаа юм л да. Тэгэхээр христийн шашин дээр бол нөгөө хүн одоо хөхтэй нүглэн хэмжлэн гэдэг лөө тий. Тэр агуулгаар харахаар их нүгэл хийх юм бол там буюу юм. Бага нүгэл хийх юм бол гэхээр ухамсартай тэр үйлдэлүүд маань нөгөө зайнаас судалт хандсанаар тэр хариуцлага нь тэр хүнийг нөгөө одоо дотоод итгэл үнэмшилтэнд үнэнж байлгах тухай асуудал гарч ирдэг. Тэгэхээр хүн дотоод итгэл үнэмшлэн заалах ч юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар тэрний эсрэгцэлсэн одоо шийдвэр гаргачлаа гэхэд энэ хүн бол сүнсээр зарж байгаатай адил гэж би бол дотор нь боддог. Машинээс нэг хүн дараагийн амьдралдаа одоо бүх болохоо сэтгэрлэх үү гэдэг асуудлыг богиносгоч. Тий. Чи энэ үйлчлэлийн дараач. Энэ үйлчлэлээ гэж. Тий. Өмсөд чөтгөр шүглсэн юм шиг харагдах уу? Өмсөдөд бурхан шиг тэр өмсөдөд сайн сайхан итгэл үнэмшлийг бий болгох уу гэж. Цаг хугацаа бол өөрөө ингэж л тодорхойлогдсон шүү гэж. Тэгээд өнөөгийн болж байгаа үйл явц системнуудыг харахад л одоо хүний нүгэл нүдэрээ гаргаж монголчууд ярьдаг шүү дээ, тийм үү? Тэгээд зөв бол ямар сайхан, буруу бол ямар тийм ээ? Тэр хүн дээр хариуцлага ярьж л гэдэг. Нийгэмд миний амьдралд дам утгаараа энэ хүний хийсэн буруу холбогдол юу бол тусваа гэж бодох төрсөн зэрэг маш том мас болж байгаа байхгүй. Бараг тэр хүний буруу үйлдэлийн шийтгэлийг бид эдэлсэн байхгүй. Үнэ үү? Бид эдэлсэн. Шүүх юу гарлаа? Тэндээс тогтоож байгаа ял юм бол тэр хүн дээр нь олж байгаа боловч үр дагаврын ял нь бол биднэр дээр ирж байгаа. Нийгэм дээр ирж байгаа. Бид илүү боломжтой болох байсан уу? Илүү сайн эдийн засагт авах байсан уу? Илүү сайхан боловсролтой болох байсан уу? Хүүхдүүд маань илүү сайн эмнэлэгтэй болох байсан уу? Тийм ээ? Энэ болгон чинь бидэн дээр буугаад тэрнийг би ашиглалтанд нь тэр ял бидэн дээр бууцсан байгаад байгаа юм аа. Ял гэдгийг нь хохирол гэж хэлэх юм уу? Алдагдсан боломж гэх юм уу? Тийм үү? Тийм. Яг тийм томоор нь улс төрч хүн гарах юм бол энэ бол мэрэгсэн улс төрч. Тэгэхээр нөгөө хүмүүс хэлдэг шүү дээ, тий. Улс төрийг чи сонирхгүй бол улс төр чамд нөлөөлнө гэдэг лөө тий. Тэгэхээр тэр үднээсээ бол бас хүн болгон улс төрийг сонирхож мэрэгсэн одоо яг чадварлаг зөв улс төрч үнэхээр мөн үгүй гэдэг тэр мөн чанарыг нь олж харах гэдэг бол иргэн болгоны өөрийнх нь үүрэг юм биш үү те. Сайхан амьдрахын тулд өөрсдөө бас тодорхой хэмжээгээр үүрэг хүлээх ёстой. Тэр нь одоо ингэж улс төр мэрэгжил болох нь гэдэг номыг жирийн иргэд уншихад ч гэсэн бас тодорхой ухамсарлаж ойлгох боломж бол нэгдэж байна те. Цаг зуурын улс төрчдгөл бид бүгдээрээ гэж байгаа байхгүй юу? Саяных дээр тэгэхээр зэрэг нөгөө чи улс төр яг улс төр чамаар оруулна гэдэг нэг тийм ишлийг хэлж штэ тийм үү? Тэр бид бүгдээрээ бол цаг зуурын улс төрч. Энэ улс төрийн сонгуул саналаа өгөх. Эсвэл үнэтэй төстэй байдлаар санал бодлоо илэрхийлэх. Эсвэл дэмжих. Улс төрийн цуглаан эсэргүүцлээ илэрхийлэх гэх мэтлийг яг одоо энэ вебер дурдсан байна. Дэмжээс бол бид бүгдээрээ бол цаг зуурын улс төрч юм шүү гэж. Тэгэхээр зэрэг улс төр оролдохгүй гэдэг чинь бол би цаг зуурын улс төрч шүү дээ. Тэмчээс би юу хийх ёстой вэ гэдгийг хүн болгон хин нэгэнд лахадад өгчихгүй. Тийм үү? Өөрийн орон зайд өөрийнхөө одоо тэр оролцоогоор өөрийнхөө мэдрэмжээр эцэс өөрийнхөө хариуцлага дээр өөрөө амьдрын шүү. Тэр амьдрах орчноо эзэмдэнэ гэд би тэрний хэрэгээр Хумболтоос ишил болгосон хүн зөвхөн өөрийн хүч итгэвч жармайлтаар л амьдрах орчноо эзэмддгийн шүү. Эзэмдгийн шүү гэж. Сайн улс төрчин буянгаар биш өөрөө өөртөө эзэмдсэн. Тийм учраас бол чи улс төрд ингэж цаг зуурын улс төрчийн хувьд ажилтнанд хийж байгаа юм шиг байна. Тий. Цаг зуурын улс төрч шиг байж чадах юм бол чи
энд өөрийнхөө амьдрах орчныг эзэмдэх нэг том элемент чинь. Тэгэхээр сонгуулийн шийдвэр бол аюул чухал Тэгвэл юм аа. чиний Сонголт амьдрах гэж орчны байна, чинь өөр нөхөр булааж авчаад байна шүү дээ. Чамд ирэх системийг өөр нөхөр булааж авчаад байна шүү дээ. Чамд хүртээлтэй зүйлийг өөр нөхөр хүртээлгүй болгож хийчихээд байна шүү дээ. Үнэн үү? Тийм учраас бол амьдрах орчноо чи эзэмдэхийн тулд өөрийн хүч идэвх шармайлчил байж ах хэрэгтэй юм шүү. Цаг зургийн улс төрчөө буюу сонгогчтой. Сонгогчтой юм байна тий. За тэгээд энэ нэвтрүүлгийн подкастын төгсгөлд таны зүгээс болон таны зүгээс залуучуудад хандах эсвэл одоо жирийн одоо сонсогчтой хандан хэлэх ямар үг вэ? Энэ одоо номон дээр суурлаад юм уу? Та бол сая нэлээд хэллээ л дээ тий. Тэгэхээр ер нь цаашид одоо нөхцөл байдлыг улам сайжруулахад таны хувьд бодож явдаг бодлоо бас хуваалцахгүй юу? Миний мэрэгжлийн нэг суусан хүмүүжлэх юм уу? Одоо эсвэл мэрэгжил болгон ч ёсцоо гэж биш. Тэр ямар нэг өгдлөөс гаргалгааг нь гаргах тухай асуудал байт юм л та. Тэгээд энэ ном бол өгдөл байлаа. Тэгээд энэ номноос би ямар гаргалгаа гаргах дээр зэрэг л ерөөсөө улс төр бол мэрэгжил гэж хэлж байгаа энэ агуулга бол ямар нэг диплом мэрэгжлийн тухай асуудал юм байна. Чи улс төрч болж байгаа юм бол чи ийм л ёс зүйтэй байх хэрэгтэй. Ийм л зүтгэлтэй байх хэрэгтэй. Ийм алсын хараатай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм буруу замнууд байдгийн шүү. Тэр буруу замаас л ямагт зайлс хийж явах хэрэгтэй юм шүү гэж л хэлсэн буюу энэнийг би тэр улс төр бол мэрэгжил гэдгийн сурах бичгэн юм байна гэж ойлгосон. Тийм. Би одоо эргээд юм амжиж чинь 2003 онд алсан тэрийн шин чанараа телевизэн сургамж гэдэг тийм жижигхэн юм бичсэн байх юм. Тийм. Тэгээд энийг эргүүлж хараад ямар нэг байдлаар харьцуулт энэ дандаа гаргалгаанууд л да. Тэгэд энэ үед яагаад төрчихсөн болоо гэж бодоод энтэйгээ харьцуулаад дөнгөж 2003 ондны төвшөндөө аваачаад бид нар тэр одоо авторад дэглэмээ сонгуулийн арчлаас либерал арчлаас хөгжсөн арчлал гэдэг дөрвөн шатаар явж байгаа. Бид автортай дэглэмээс гараад сонгуулийн арчлал руу ороод 91 он жинхэнэ арслан сонгуулаа хийгээд тэгээд олон намын оролцоотой. Тэгээд дараачаар нь бид нар нөгөө үндсэн хуулиа баталж хүний жинхэнэ либерал арчлалын гол суурь бичиг баримтаа батлаад тэгээд ингээд явж итэл гэж. Тий 96-аас 2000 онд бол тэр нэг либерал арчлал дээр өөрөөтөө одоо хүндсэн нийгмийн арчлалын төвшин байж гэл. Тэгсний дараачаараа бол ер нь бид нэр ингээд сонгуулийнхаа арчлал руу буцсан байдал руу орчлоо. Нөгөө либерал арчлалын элемент болсон юмнаас ухраад байгаа юм биш үү. Тэгээд ингээд явчлаа гэж. Тэгээд энийг л улс төрчд судлаачд энэ локоор авч зэрэг графикод энэ төр тэмдэглэсэн. Тэгээд энэ мэн нийтэд бас хаад нэг хөргөчүүл юм бодохоор юм уу гэсэн бодол руу орцсон байх жишээтэй байна л да. Тиймээс надад өгж байгаа энэ номны одоо ашиг багдлыг бол зөвхөн бид чи яаж явлаа гэдэг дээр анализ хийдэг. Би ер нь энэ чиглэл дээр бас анхааруулга маягийн юм уу тийм үү? Хандлагын юм би өөрөө юу хэлж ийсэн юм бла гэхтэр зэрэг их хурл энэ дээр хэлсэн үгнүүд самаа бас нэг жижигхэн тийм тохимолгүй зүгээр жижигхэн нэг юм бас гаргаж ийсэн юм байна. Одооныхоор бол нэг нийтэд ярьшил нэг жижиг подкаст л юм да тийм. За тэгээд тав хүмүүс бидний өөрсдийнхөө ухаанаар шүүж бодоод хүн болгон чинь өөрөө учраас өөрөө өөрийнхөө тэр нэг хүлээж авдаг, боддог, хумсралдаг тэргээрээ бодоорой, шүүгээрэй гэд. Энэ подкастыг үзсэнд баярлалаа.